Сайхан Монгол орныхон өнцөг боломжт ажиллаж амьдарч байгаа элэгнэлт монголчуудаа энэ үчийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 2-р нэвтрэл гэрэлтээсэн хөтөлбөрийн энэ үчийн дугаар тавхандаа хүрч байна. Ингээд манай уран бүтээлчид өнгөрсөн цаг хугацаанд тавхандаа зориулж Монголын болоод дэлхийн олон яруу найрагчдын олон зохиолчдын бүтээлээс дээшлэн хүрсээр ирсэн уламжлалтай тэр уламжлалын дагуу өнөөдөр тавхандаа хөтөлбөрийн хайханд Сэлгэр сайхны бүтээл жүжигчин Нур Булааны уншснаар тавхандаа хүрч байгаа цас буун хэмээх бүтээлийг хүргэж байна. Жаахан бата өглөө эртээ босоод цонхоор харлаа. Цас будран орно. Энэ цас бүр их ороосай тэгвэл жаргаа аваад гантлаа гулгана гэж олон хоног мөрөөдсөн жаалхөө эмээгийнхэн хийж өгсөн аягтай цаг дутуу хагас залгилснаа тоодгор ирээ болж байгаа мөрөндөө өглөн хонгүй гадагшаа гүйн гарлаа. Зөөлөн хөвсгөр цагаан цас аажмаар хэрэгэлтэн унана. Амьсгалах тоолно, амнаас уур савсах нь их сонин болохоор бата хид сайн гүнзгий хичин амьсгаллаа. Удсан ч үгүй цогоо болдоо хоёр хажуугийн байрнаас гарч ирлээ. Нөгөө талын байрнаас айлмаа охин байрныхаа хаалгыг ялгүй онгойлгоод толгоогоо гарган тий яаж хүүтэй юм бэ? Хүүхдүүдээ өнөөдөр би та нартай тоглохгүй гэд хаалгаа хаахад хөвгүүд альмаг харж шоолон хөхрөлдлөө. Тэгэж ингэсээр хав ойрын хүүхдүүд бүгдээрээ цугларахад цогоо халааснасаа жижигхэн дугуй шайб гаргаж ирээд найзуудаа өнөөдөр бүгдээрээ хоккей тоглолцохоо тохиор модоо бэлтцгээе гэснээ. Хажуухан дургсан өндөр улаас мод руу хурж очоод нэг нарийнхан мөчөр өөд гараа сунгалаа. Тэгснээ өсрөн зүүгдэхэд мөчөр тас гэл хугархан тэрэ. Цогоо эргээд буухтаа золтой л халтраад унчихсангүй. Барьсан мөчрөө эргүүлж тойруулан харснаа. Найзуудаа яг таарах юм бэ? Хардаа. Энэ яртай хэсгээс нь бариад энэ үзүүрээр нь ингэж цохоод л гэхэд өнөө хүүхдүүд бүгд л цогоогийн адил мөчөр олохоор хойр хавийнхаа улаас мод руу гүйлтцгэлээ. Цогооч нүхтийн хойноос гүйлээ. Тэгснэ гинтхэн цог туслаа. Өнгөрсөн хавар энэ моднуудыг их ажил болж байж машин тэргээр уулнаас авчиж энд шилжүүлэн суулгасан юм. Зуны халуун өдөр цогоогүй найз нөхдөөгөө цаглагар модны сүүдэг дор найзуудтайгаа сэрүүцэн тоглож байсан ч санагдлаа. Бата ногоо навчны ангилан сайхан үнэрийг хархан мэдрэх шиг. Навчуулган дээр нь салаалсан олон судлууд нь улаас модны амин судснууд нь байсныг бата нүдээр харах шиг боллоо. Өчигдөрхөн бата имэдэг мах хөшгөлөхгүй тэг булаацдаж байгаа хуруугаа эсгчгээ ёо гэдэл ёолон ойлсон. Цогог мөчөр хуглах яг тэр агшинд улаас мод өөр шиг нь ёо гэж чарлсныг сая л ухаарлаа. Тэгээд найзуудаа болцгоо над модноосоо
бууцгаа. Найзуудаа бууцгаа гэдэл тэнхээ мэдэн хашгирлаа. Улаас мод руу авирлах хүүхдүүд бүгд гайхаж хэрэгж харцгаалаа. Бата шийдэмгийг их чинь хурдан алхалсаар цогоод очиж хугарсан мөчрийг булааж аваад иргэн гэрийнхээ зүг гүйлээ. Нүдэнд нь нүлэнс цэглэнсэн Бата имээдээ би дахиж яасан ч мөчр хугалдаг хүүхдтэй тоглохгүй. Би цогоотоо дахиж тоглохгүй. Гэт болсон бүх явдлаа нэгэнгүй ярихад эмээ 6 настай хүүгийнхээ толгойг илэн тайлбарлуулаад өнөө мөчрийг авч шилэн савнд дүүрэн ус хийж өнөө мөчрөө суулган цонхны тавцан дээр тавилаа. Энэ өдрөөс эхлэн Бата цогоотой хамт тоглосонгүй. Сайхан мөчрийг хайрлалгүй хугалдаг цогоотой тоглосонгүй. Харин мөчрөө үе харан зогсож усыг нь шинчлэн сольсоор нэг өглөө эмийн жаахан Батагийн хүнжлөөс аяархан татаж сэрээлээ. Бата нойргонсоор үдээ нухлан үндийхэд эмийн инээмсэглэн цонх руу заалаа. Хугарсан мөчрийн нэг салаанаас нялх ногоо навч цухайсан байсныг хараад Бата орноосоо усаж усан тэр ногоо навчийг худтал сонирхон шилтлээ. Тэгээд энэ баярт мэдээг дуулгахаар гэрээсээ гүйн галаа. Удалгүй найзууд ч Батагийн цугларлаа. Бата найзаа, би дахиж яасан ч мөчөр хугалахгүй. Хоёулаа хамтдаа энэ мөчрөө арчилж тордё идэхүү гэж цогоог гимшингүй хэлэхэд Бата за тэгвэл гараа барьчихъя. Хоёулаа өвөл нахаасан энэ мөчрөө хавар болохоор хамтдаа хар шороонд суулган шүү гэхэд хүүхдүүд бүгд л баярлан хөгжилдөн инээлтлээ. Жаахан Батагийн ууггүй хөдөлмөрөөр чин өвлийн хүйтэнд цонхон дээрх мөчөр өдрөөр нахаалан дэлгэрсээр нов ногоон навчнууд өнгөлөг агаад гойхон харагдан. Бидний үлгсэн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнд таамд байгаа үзэгч түмэндээ баярлалаа. Өргөдөлд та бүхэндээ зочны ярилцлагын цагаа хүргэж байна. Тэгэхээр зочны ярилцлагын цагаараа загаслах дуртай, загсанд явах дуртай хүмүүсийг бас хэрэгтэй мэдээлэл олж авах гэж найдаж байна. Ингээд та бүхэнд хэлсэн байдлыг барьж байна. Гэрлийн хөтөлбөрийн энэ үеийн дугаарыг үзэн суугаа үзэгч олондоо баярлалаа. Та бүхэнд өргөдөлд ингээд зочны ярилцлагын цагаа хүргэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочны хойморт Цэнгэг усан загаслах спортын холбооны ерөнхий нэрвчгийн дарга аян Монгол хурцсан байна. Энэ юм дүрээ. За баярлалаа. Тэгээд телевиз үзэгчтэй заасан хэрэгтэй бас энэ чинь мэдээ. Тэгэхээр энэ Монголын Цэнгэг усанд загаслах спортын холбоо гэж хэзээ байгуулагдгаа энэ талаар хэлээр ажиллах уу? Тийм. Цэнгэг усан загаслах спортын холбоо өнгөрсөн оны ихэр байгуулагдсан. Энэ оны ихэр байгуулагдсан. Тэгээд жил болоогүй юм байна. Тэр Цэнгэг ус гэхэл маань тонголог усан, бохир усан гэж ихийг асууад энэ дээр шууд хэлэхэд спортын загаслын олон улсын том холбоо бий. Энэ холбоон дээр болохоор дөрвөн үндсэн дэд холбоотой байдаг. Нэг нь болохоор Цэнгэг усан загаслах спортоо, нөгөөд нь далайн загаслах спортоо холбоо, fly fishing холбоо, casting гэх мэт шийдэлтэй. Энэ дөрөв холбоо байдаг. Тэгээд
цэнгийн үсэг тэнд давстай 70 ус биш гэсэн. Тэгэхээр дөрвөн үндсийн холбоо гэдэг юм байна. Монголын хувьд одоо дөрвөлөө бас энэ чиглэлээр байна уу? Хэдэн холбоо байна вэ? Монголд ер нь бол чиглэлүүд бүгд тус тусаа ажиллаа хийдэг холбоод тийм шин. Fly fishing дээр бол 4-5 холбоо байгуулагдсан. Зөвхөн тэр чиглэлээр нь. Тэгээ хоорондоо нэгдэж чадахгүй юм тиймэрхүү. Бүгд л уг нь санаа зөв. Тэгээд нэг чигтээ мөртлөө өөр өөр зам. Далайн загсдаг юм байна. Баггүй тийм. Танай холбооны хувьд яг ямар чиглэлээр үндэс вэ? Манай хувьд цэнгийн uuсан загсдаг спорт байна. Цэнгийн уус гэдэг нь нуур, цөөн, ол мөрөн далайн биш одоо Монгол оронд байгаа бүх усан цангууд дээр загсдаг боломжтой. Тэгээд энэ чиглэл дээр доторх олон төрлийн. Жишээ нь одоо манайхаа их мэддэг спиннингс буюу багцсан загс байх, төрлийн загс, фидер буюу тийч идчихэд дараа нь загс байдаг. Carp fishing буюу карп мөрөг загс байх тэмцээн тустай. Тэгвэл олон тэмцээн байна. Ice fishing өсний загс тэмцээн. Тэр энэ одоо загслах хоббитэй хүмүүс их байдаг баха. Ер нь их байд юм шиг байна. Монголд одоо их байна. Тийх бас ер нь гадаадд яваад нэг гадуур дахин юм хийх сурлаа гэдэг ч тийм. Загс өрдөг хийх олон бас. Загс өрдөг хүн олон болох нь яг нэг талаар бас одоо давуу талж болох юм тийм. Нөгөө талаар одоо энэ загс маань ер нь нэг одоо их ховдж байна уу? Яаж байна? Манай орны үед. Нэг чухал асуулт байна тийм. Загсыг одоо нэг бизнес зорилгоор агендаг тийм үсийг болон ялангуяа хууль зөрчиж. Жишээ нь тул загсыг хуулинд хоригдсон шүү дээ. Хилэн загсууд тулыг өнөөдөр маш их зах зээлийг борлуулж байна. Хуулинд хориотой аргууд гэж юм. Тоодох, дэлбэлэх, тоогоор сөхөж. Одоо Монгол хүн сонсоход хэцүү. Ийм аргуудыг тий их хэрэгэлдэг болсон. Ялангуяа дахин сэлэн гарааны тэгээд дийхэн нэр одоо болох хэрэгтэй. Тийм зүйл хийж байна. Тэгээд загс нэгэнт энэ хобби хүмүүс тэр нэг кафе гэж мэдэрчээрээ дахин загсанд явах гээд орхосоод байдаг. Өөрөө тэр давтшгүй зүйлтэй нэг барьсан зүйл дахиж байдгүй учраас тэр загслалт хүмүүс их орхосоод байна. Тэгээд бас нөгөөд нь баригддаггүй хэцүү. Тийм учраас заавал хойноос нэг шунан явдаг. Тэгээд нэгэнт ийм загсчлал өөрөө хөгжөөд ийм зөндөө олон хүмүүс сонирхоод ирэхин цагийг хамгаалах хэрэгтэй болчихсон. Тэгвэл загс дууслаа. Бараг зарим голод дээр мөхлийн хэрэмтэй байгаа чинь манай туул ойрхон хажуудаа саяхан л тултай. Ерөөсөө миний тийм ич өөрөө зайсан зүс. Тэнд тул байсан их байсан баг. Энд тулоо бид нэмэгдээс одоо юу ч байхгүй тий. Хэрлэн гол ямар байсан бэ одоо бас хэцүүцсэн. Тэр нь хотын ойрхон байгаагаад одоо хэцүүч та. Тэгээд хамгаалахын тулд нэгэнд хорхоод хүмүүсийг хоригддаг. Тийм учраас загсаа бариад спорт юм яар. Загаан болох дээр биш. Спортын заалан тэр кастинг гэх техниктэй сайжруулж болно. Хол дээр очиод барьлаа. Тэгээд зочрмаар нь бариад зочрмаар заагаад тавьж болно тийм. Ер нь баруун тул ийм спорт хөгжсөн. Загслах сонирхолтой хоббитэй хүмүүст хамж ирэх бас нэг одоо спортын журмаар нь тухайн газар нэлсээд өөрийнхөө арга техникийг сайжруулад бас хоббигаа дарах боломж байгаа юм шиг тийм. Тэр одоо хамгийн чухал гол. Тэгвэл бол бидний нөгөө хобби гэдэг одоо энэ юм байхгүй болчих. Яг загс байхгүй болчих бид яах юм. Тийм учраас тэгээд загсаа хайрлцгаа гэж байна. Одоо энэ бүлгүүдэд холбоонуудад албан ёсны одоо гишүүд хэмжээр байдаг ч юм байдаг юм. Тийм манай холбооны 400-500 хүн гэж бид тооцоо хийж байгаа. Нөгөө холбооны дэргэдний фэйсбүүкийн загслах спорт гэх бүлэг байна. Тэнд 4000 гаруй гишүүд байгаа. Оо бас их байт юм тийм. Тийм загсах энд хамагдаагүй зөндөө загсаж байгаа. Тэр энэ спортын холбоодуудын хооронд ямар нэгэн тэмцээн оролдохоос болдог уу? Саяхан тэмцээн болсон сонссон. Тэр талаар ярих уу? Тийм манай холбооны тэмцээн зохион байгуулсан. Тэр нь бол Монголын загс сонирхтын нийгэмд өөр байгууллага бий. Тэдний 10 жил ямар ч спортын загслыг өнөөдрийг хүртэл авч ирсэн. Гендер ч юм би. Бас байлгасанд бол бид нэр талах хэрэгтэй. Манай холбоо шинээр байгууллагад яг нь бид нар таалагдах зүйлс бас үйл ажиллагааны менежмент гэдэг бол бас надад хөгжирсэн. Тийм шинжлэх гэсэн сонирхолтой. Тэгээд зөндөө хилээд одоо шинжлэхийг хүлээж авахгүй ч юм уу арай жоо удаашруулаад зүйлс бид нэр өөрсдөө нэг аргагүй ихэнд хобби. Тэрс би чинь өөр холбоотой бүжиг спортыг анхуулсан байгуулсан юм гэсэн үг тийм. Монгол бүжиг спортыг хийсэн тийм. Тэгээд тэр хөгжүүлж байгаа. Тэгээд аргагүй ихэнд иш орчих нэг хоббитой байж. Тэгээд сайн тэмцээн хийлээ. Цооногноос хиймэл өгөөшөр алган загс ирэх. Тэр нь өвлийн загсны тэмцээн. Энэ тэмцээний болохоор удахгүй болох ч дэлхийн аврагтайгаа бид нэр уялдуулаад хийж байгаа. Тэгээд урилга нь биднэрт ирсэн. Тэгээд тэр хийсэн энэ тэмцээнд бол урд байгаагүй олон оролцсон. Зөвхөн 100 гаруй хүн оролцсноос яг идэвхтэй яг тамирчны хэлбэр оролцсон 50 гаруй. Урдны юм тоо байж байгаа. Тэгээд тэр өвлийн загстай шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн дунд манай улсын
нөгөө миний зах сонирхлын нийгэмийн зохион байгуулалт улсын аварга шалгалт тэмцээний аварга баг тэр чигээр ирж гисэн. Тэгээд өөр доор нутгаас ч хүмүүс ирсэн шинэ гарч загсч ерөөсөө загслыг тэмцээнд ороогүй мөртлөө мундаг загсчтэй байдаг шүү дээ. Тийм хүмүүс ирдэг. Орсон бүр спортын өөр төрлүүдээр мастер хийсэн. Ус рекорд хийсэн. Их сонирхолтой хүмүүс орсон. Том тэмцээн. Тэгэхээр цаашаа бас дэлхийн орнд хоёроод авч байна. Дэлхийн орнд тэмцээн урилга ирсэн байгаа гэж ер нь Монгол анхудаа ирж урилга уу? Тэмцээн хаана байх вэ? Тэр талаар мэдээлэх үү? Дэлхийн орнд тэмцээн өөрөө Америкийн нэгдсэн улсад болно. 2 дугаар сарын 10-аас 17-нд болно. Тэгээд Монголын одоо цэнгийн усан загшлах спортын холбоо гэдэг манай холбоо он гараад нэг юм зорилготой байгаа. Ерөнхийдөө спортын загшлах нэг санаа нэг дор байх хүснээс Монголын спортын загшлах холбоо гэж ерөнхийдөө нэрээ өөрчлөлт тогтсож байгаа. Энд дээрс дээд байгууллагууд бас дэмжиж байгаа. Тэгээд олон улсын холбоонд эсэгтэй холбоотой гэж өөрчлөгдөж байгаа. Тэгээд олон улсын холбоо FIBS 1952 онд Италид байгуулагдсан. Одоо их том холбоо. Тэгээд энэ холбооныхон манай урилга ер нь эсэлтийг нэлээд нааштай хүлээж авч байгааг нэг чинь одоо энэ дэлхийн аварга урилгыг явуулчих. Тэгээд орц санаа байна. Тэгэхээр ер нь танай холбооны хувьд олон улсын холбоонд эзэлж байгаа анхны холбоо гэж бодож байна Монголоос. Тэр ер нь одоо онгороод ч юм уу Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх холбоодыг нэгтгэхэд Монгол гэсний тодорхойтой тийм холбоо үйл ажиллагаа явуулах гэж бодож байна. Тийм нэгтгэж жоо хамтраад тийм санаа байна. Тэгэхээр энэ тэмцээнд ер нь хичнээн хүмүүс явж оролцсон. Нийт үндэсний нэг шишээ багаас бол 6 хүнтэй нэг баг л явж. Тэгээ 6 шилдэг тамирч чинь нэг дасгал жуулагч. Тэгээ албаны нэг хүн байж байгаа юм. Тэгэхээр бид нэр зардал мөнгө мэдээж хэцүү шүү дээ. Өөрсдөө хандураа явж байгаа. Тэгээд нэг 6 хүнтэй дотор албаны хүн ч байна, дасгал жуулагч ч байна. Тэгээ явчихсан нөхтэй байгаа. Тэр одоо загас сонирхож байгаа сонирхдаг загас барих хобби хүмүүс маань тэр хэрэгслийг үзэж сууж магадгүй. Таны холбоонд ч юм уу одоо өөр ямар нэгэн холбоонд дэлхийн төвд ер нь ямар хүмүүстэй холбогдож яах хэрэгтэй юм бэ? Тийм. Төрөнгөс байгууллагын тухай хуулиар заасантай адилхан тийм. Бас олимпиад харт заасантай адилхан спорт учраас манай Монголын цэнгийн усан загслах спортын холбооны дөрмийн хөлийн зөвшөөрсөн альва байгууллага чинь загслах холбоотч гэдэг юм. Орон нутгийн холбоотч гэдэг юм. Клубүүд хувь хүмүүс манай холбооныг шүүмжлүүлнэ. Холбоо өөрөө арчсан зарчимтай хин сайн тэр хүн дэшээ гараад өдөртөх холбоо байна. Тэр нь одоо хүн болгонд нээлттэй болох юм шиг тийм. Хүн болгонд нээлттэй тийм. Танай холбооны хувьд ер нь Монгол үйл ажиллагаа холбооны хувьд ер нь жил хичнээн тэмцээн оролдоон зохиогдсон төлөвлөгөө гэдэг юм бэ. Танай холбооны хувьд юм бэ? Тийм. Бид анхны тэмцээний хэлсэн шүү дээ. Он гангууд мөсний зарчлын урагшил оролт тэмцээн. Улсын аварга энэ 13 он. Тэгээд дараа нь ойрхонны гол дээр химид өгөөшөөр трот барих тэмцээн гэж гэдэг юм. Байгалийн өгөөшөөр трот барих тэмцээн. Тэрийн трот манай байхгүй тэгэхээр тротын төрлийн буюу холдын овгийн зэвэг загсан. Энэ зэвэг загсан дээр хийснаатай. Мөн кастингийн тэмцээн хийх сонирхолтой байгаа. Энэ дээр бидний зах сонирхтын нийгэмд кастинг холбоотой ярилцж болно. Тэдний ажлыг хүндэх хэрэгтэй. Дээрээс нь флай фишингийн тэмцээг хийн. Энд дээр флай 2 холбоо манай холбоо албаас нэгдэж орж байгаа. Флай 4 холбоо 5 холбоо байгаас тэрнээс 2 нь манай холбоо албаас бүр нэгдээд спортын загстай нэг биднээс надад гэсэн дээр нэгдэж байгаа. Тэгээд флай фишингийн том тэмцээн зохиох хүсэлтэй байгаа. Дээрээс нь чадвал карп фишинг Монголд байхгүй. Карп фишинг эсвэл фидер хоёрыг нэгтгэсэн нэг юм тэмцээн гэсэн байгаа. Нууран дээр юм байна. Тэгээд химэл өгөөшөр ирэг дээрээс мачин загас явах тэмцээн гэдэг. Нуурын ирэг дээрээс ямар ч гэсэн санаатай байна. Энэт нэг жилд нэг эдэж бүгдээрээ тусдаа улсын аварга шалгалт тэмцээн бодож явчих. Зарим нь яг нэрмжтэй байдлаар хийж болно. Одоо нэг жилд нэг 10 тэмцээн хийх санаатай байгаа. Тэгээд нэг 7-8 бод найдвартай гэдэг. Надад нэг зүйлийг сонирхолтой байна л да. Түрүү тэр цооногноос алган загас барих гэдэг чинь. Сая бас нэг гол дээрээс зэвэг загас барих гэж юм. Нуурын ирэг дээрээс мачин загас барих гэж. Тэгэхээр одоо тухайн тэмцээнд оролцож байгаа хүн зөвхөн тэр загсыг барьснаар л унаа байна. Тийм. Тэрний чинь өөр загас барьж авахгүй. Тэгэхээр тухайн ер нь ийм л профешнализм гэж байгаа тийм. Мэргэжлийн гэж юу хэлэх вэ гэхээр их мундаг олон юм хийдэг биш. Нэг зүйлийг их нарийн маш наривчилж хийх энэ зүйлийг мэргэжлийн гэдэг тийм. Нарийн зүйл их жижигхэн юм хөдөлгөөн үйлдэлээр нарийн зүйл үр дүндээ хүрэх арга тийм. Тэгэхээр одоо шинэ би бодох нь шүү дээ. Би энд шидэд яавал би одоо 25 см-ийн урттай тий 700 г-ийн жинтэй алганы орхой гэж бодох нь шүү дээ. Гэх мэт тэрэндээ яг зориулж шидэв. Одоо ямар байх вэ?
Тэгээ усны өнгө ямар байна, цаг агаар ямар байна. Тэр улаанаас ер нь бүгд юм өөрчлөлт. Бүгд өөрчлөлт. Тэгээ өнөөдөр өглөө ямар байна, өдөр ямар байна, нар хаана байна, усан дээр ямар амьтад явж байна. Ер нь хэдэн сарын хэдэн бэ өнөөдөр гэдэг ер нь зохицуулах нэрийн байх юм шиг юм тийм. Ерөөс тэр санамсаргүй байдлаар бүгд өөрчлөгдөж идэг учраас тухайн альсанд загас чинь найдвартай өгөөш, найдвартай утас тэр сонголтоо маш хурдан их толгой хурдан ажиллана. Ямар хүн тоглох вэ? Алганд хөвтөж байгаа байхгүй. Алган зас чинь тэгээ байгаа. Тэр яаж хөдлөх вэ? Манайхны дутагдaltaй тал ихэнх нь хоолыг навьж өгдөг. Өгөөс сонгосон ч гэсэн яг амьд загсны хэлбэртэй өгөөс сонгодог байхгүй. Заавал тэр биш. Өөрөөр магцан загсны ийм сэтгэх юм да. Заавал сонирхолтой болох юм. Аливаа магцан амьтан тэр байгаль дээр байгаа ирэмдэг, зэрэмдэг, шархацсан амьтдыг устгах тийм байгалийн цохилтгоотой. Өөрөөр байгалыг цэвэржээд тэр сэтгүүдэн дээр нэг ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгмүүд хиймэл өгөөш шидэд шахацсан жаргал шиг тоглох ч юм уу те. Цусны гойцсан амьтан шиг байлгах ч юм. Тийм. Мөн загас өөрийнхөө хэдэн сая жил юм амьдрах гэж бүх амьтад явж хүн хөвгөлтэй. Тэгмүүд байгаль дээр байгаа амьтан өөрийнхөө бэлчээр усыг хамгаалах, үр удмын үеийн хойчтой хамгаалах тийм үднээс бусад өөр төрлийн загас төрөл орж ерөнхийдөө дургүй. Жишээ нь голын абгийн бүлээн урсгалтай газар алган загас байх. Голын ихэнд зэвэг загас байна. Уйлаа багч. Гэтэл алганы зузаг хажуугаар нөмөрөхөд зэвэг тэрэнд ямар дургүй тийм. Бага бахт нь устгахгүй бол магадгүй тэр олон үржээд тэр одоо галзуу хийж юм уу? Тэр дийлээ тиймэрхүү үднээс ер нь эсрэг тийм магцан загснууд устгах тийм инстинкт. Дээрээс нь бас мутацид орцсон. Байгаль дээр байхаас дажиг болцсон тийм тулгоон томч юм уу? Судал мод нь өөрчлөгдсөн. Тийм мутантуудыг устгах тийм байгалийн цохилтуудыг өөрөө цэвэрлэх. Яг тэр сэтгүүдээр нь ажиллаж чадсан загас ч юм бол тийм хэл нарийн мэдрэмж, хэл нарийн тооцоо манай өрх сайн хийж ижлэр нь. Яг тухайн орчныг л одоо тооцоолох хэрэгтэй гэж байна байхгүй. Сонирхолтой спорт. Тийм байна. Их сонирхолтой санагдаад ч гэсэн. Тэгээд маш баярлалаа. Тэгээд битэр ярьслаа бас усч олонд маань таалагдсан баг итгэлтэй. Тэгээд харилцаа нэрц хугацаа жоохон өөрхөн байлаа. Үүнд бидний урилга хүлээн авч эсрэг маань ажиллаж усч олонд маань сонирхолтой ярьслаа болсон танд маш баярлалаа. Дэлхийн авт явж байгаа Монгол хаан баг тэмцээс амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн зочны ярьцлагын болонд маань Монголын зэмбэг усанд загварлах спортын холбооны ерөнхий нэр мэдчихэн дарга мөнгөний оролцоо та бүхэн өргөжлөлөн хөтөлбөр авсан. Орой бүр бидний таамд байдаг үзэл түмэндээ баярлалаа. Манай уран бүтээлч та бүхэндээ хөтөлбөрийн төсвөл маргаашийнхаа ажил үйлсийг төлөвлөсөн шинжилгээ зориулсан өрний цагаан хүрээлт боломжтой. Мөн одоо ус цагуурын эдэн хийлгэний хэлбэрээс ирүүлсэн маргаашийн цагаараа мэдээлэлүүдээр анхаарлаа хандуулна.